Баярын өдрүүдээр найз охиныхон гэр бүлтэй танилцсан нь миний амьдралын хамгийн том алдаа байлаа. Тэдний гэр бүл өөр мужид амьдардаг байсан ба манай найз охин Кейли бид хоёр Нью-Йоркт харин тэдний гэр бүл Уэрмартад амьдардаг байлаа. Хэдий бидний харилцаа шинэхэн байсан ч ийхүү уулзахаар зорьсон юм. Кейлигийнх цөөхөлөө ба түүний ах ээж аавал угтаж авсан байдаг. Тэдний байшин маш том хийгээд үнэхээр үзэсгэлэнтэй байшин байсан ба тэр авийн айлуудаас хамгийн том газрыг нь багтаасан тодгон харагдана. Анхны сэтгэл гэвэл нөхөрсөг гихтээ нэг л эвгүй мэдрэмж төрж байсан гэнэ. Нэг тийм тайлбарлах боломжгүй эвгүй гэмээр нөхөрсөг. Аав нь юу нээлгүй мэдчлэн гар бариад нурууг минь зөөлгөн зөхиод танилцсандаа таатай байна гэв. Харин ээж нь илүү дотно гэхдээ бүр хэтрүүлэхтэй гэмээр инээн угтсан юм. Байшингийн хувьд гаднахтайгаа ижил туглаг тоглог харагдана. Хэсэг хугацааны дараа Кейлигийн ах Паул гэртээ ирсэн юм. Нэг тийм зожигдуу гэмээр мөөгөө үсний цэцэлттэй ч гараараа дүүрэн шивэстэй харагдана. Харин хоолч хэвийн дажгүй сайхан болж өнгөрсөн юм. Орой хоолны дараа бид том өрөөнд сун зул сарын кино үзэж байх зур Паул над руу хэд удаа хараад байгааг би мэдэрч байлаа. Хэд удаа өнцөг байсан. Ганц удаа харж сулгарсан нь ердөө 3 секунд үргэлжилсэн ч энэ нь надад үнэхээр туухгүй мэдрэмж төрүүлсэн. Тэр орой Кейли бид хоёр зочдын өрөөнд хонохоор болсон юм. Кейли угаалгын өрөөнд харин түүний утас орны хажуугийн ширээн дээр байсан ба түүний утсанд ээжээс нь зурвас ирэх нь харагдана. Энэ нь яагаад ч юм надад маш эвгүй мэдрэмж төрүүлсэнд шалгахаар өнгөлөө. Бүүдгэрхэн гэрэлтэх дэлгэцэнд ээжээс химээ хаягалсан зурвас байсан нь тэр шөнийг бүхэлд нь өөрчилсөн юм. Тэр хэлэхдээ тэр ямар нэг юм сэжиглж байгаа болов уу гэсэн байлаа. Хэсэг хугацааны дараа утас нь төвжигдсэний дараа шинэ мессеж болж алга болсон юм. Утас нь нууц үгтэй байсан тул өмнөх мессежийг нь уншиж чадсангүй. Зүрх минь цээжнээсээ гарах шахам цохилж байлаа. Кейли өрөөнд орж ирэхэд би яагаад ч хөндий хандчихсан. Тэр анзаарсан бололтой хэсэг утсаа оролдож байгаад гэрлийн унтраа унтлаа. Харин би огт унтаж чадсангүй. Тэр мессеж юу хэлээд байв? Энэ бүхэн надад хамаатай юу? Ах нь яагаад тийм хачин байсан юм бол гэх мэт маш олон бодол эргэлдэж байлаа. Шөнийн 2 цагт Кейли маш чимээг өхөн босч байгааг би мэдэрсэн юм. Би унтаж байгаа дүр хэсгэн хөдөлсөнгүй. Тэр миний талд хэсэг ажиглаж байгаад доошо буулаа. Удалгүй дээд давхраас нэг хүн бас дахиад нэг хүн доош бууж эхэллээ. Би тэднийг буусны дараа нь гялс өрөөнөөсөө гараад шатны ирмэгт цогсон доор яг юу болж байгааг чагнаж эхэлсэн юм. Олон хүмүүс байсан ба маш зөөлхнөр шивнэлтэд байсан тул би чимээгүй хүн хитэн шат доош буун өнгийн харвал 5 хошууг тойрсон тойргийн гадна зогсох Кейли болон тэдний гэрийнхэн бас мэдэхгүй нэг хөвшин эмэгтэй харагдаж байх нь тэр. Хүний урд харанхуйн дунд гэрэлтэх 5 лаа байх ба хөвшин эмэгтэй нэг шившлэг гэмээр юм уншиж байгаад тойргийн гол руу нэг юм цацаж орхив. Би юу болоод байгааг ойлгох ухаан байсангүй. Зүрхмээ салганаж димэл цочирч хэсэг суусан юм. Гинэт тэр хөвшин эмэгтэй "Ийхүү эзэн таньда амьд хүн өргөн барих болно" гэв. Тийхүү бүгд тойргоос гарan дээд давхар руу алхаж эхэллээ. Би юу хийхээ мэдэхгүй л байлаа. Хурдхан өрөөр үгээ ороод цонхон гол нь доош хартал дэндүү өндөр харагдана. Тэдний 2 давхар руу яархан гарч байгаа сонсогдсон. Яахаа мэдэхгүй байхдаа шүүгээр орон нуугдчихсан. Тэд орж ирээд цонх том онгоосон байгааг хараад Кейли "Ойроо" гэж ярьлаад бүгд яаран гарцгаалаа. Яг энэ мөчтөл би 911 руу залгасан. Тэд удалгүй ирэн би ийхүү аврагдсан юм. Тухайн үед цагдаа жаахан л оройтсон бол
юу болох байсныг би одоо хүртэл бодохыг хүсдэггүй. Магадгүй сатаныг шүтдэг буруу гарын нөхдөд байсан байх гэж боддөг юм. Энэ явдал 2016 оны зул сарын баярын үеэр тохиолдсон юм. Миний нэрийг Андрю гэдэг. Тэр үед би 21 настай байлаа. Тэр жил манай гэр бүл Коннектикут мужаас Флорида мужийн Майами хотын төвд байрладаг аваг ах Жошуагийн очиж баяраа тэмдэглэхээр болсон юм. Зул сараар дулаан цаг агаар мэдрэх нь бидэнд их сонин санагдаж байлаа. Бид чинь цас, зузаан хувцас, жиндүү шөнүүдэд л тассан хүмүүс. Харин энд даал мод чигтэй халуун агаар угтхан тэр. Зул сарын өмнөх орой миний дүү Нико бид хоёр гадуур гарахаар шийдэн гарсан юм. Бид хоёулаа ганц бие залуу дээр нь Майамид ирчихсэн байсан болохоор клуб бааруудад болж буй зул сарын үдшилгүүдийн тухай сонсоод орчихыг хүссэн гарсан юм. Нико тэр үед дөнгөж 18 настай байсан ч хуурамч үнэлэхдээ асуудалгүй орно гэж итгэж байлаа. Эхлээд Майами далайн ирэг дээрх зул сарын арга хэмжээтэй нэг клубт очсон. Олон хүн Сантагийн малгай өмссөн, нилээд баярын үр амьсгалтай харагдсан ч эцэст нь дэмийл цаг үрсэн хэрэг болов. Үүдний хамгаалагч нь орох үнэ нь $100 гэж хэлээд Никогийн хуурамч үнэлэхийг шууд л олоод мэдчихсэн. Тэгээд бид ойролцоох нэг баар орсон юм. Тэр баарч бас баярын үр амьсгалтай байсан. Хэд хэдэн Сантагийн малгай өмссөн байгаа нь харагдана. Бид баарнд сууж байтал дунд насны гэмээр нэг эмэгтэй Никотой яриа өдөж эхлэв. Тэр эмэгтэй 40 гаруй настай харагдаж байсан бөгөөд би тэр эмэгтэй дүү залууст ялангуяа Никогийн Испани аялахтай ярианд таалагдж байгаа гэж дахин хэлж байхыг сонсч байлаа. Надад бол бүх зүйл эвгүй жоохон аимшигтэй санагдсан ч Нико ихэд баярлсан харагдсан. Магадгүй зүгээр л ахмад насны эмэгтэйд үнцэтгэнээд байгаа нь таалагдсан байх. Тиймээс би саад болоогүй юм. Тэр эмэгтэй зинхэр өнгийн Сантагийн малгайтай нилээд задгаа гэмээр зул сарын цам цөмссөн байлаа. Тэд ярилцах зуур баарны хажууд сууж байсан хэдэн залуутай танилцж амжив би. Хэсэг хугацааны дараа Нико мөрөн дээр минь зөөлөн товшоод тэр эмэгтэйтэй хонох болсноо хэлэхэд би заа гэд яагаад ч юм таагүй мэдрэмж төрж байлаа. Удалгүй би аав ахын буцахаар өвөр дуудан явах замдаа утас минь дуугарсан юм. Энэ Нико байлаа. Амгц яг ард нь шууган л сонсогдож байв. Эхэндээ санамсаргүй залгсан байх гэж бодсон ч удалгүй өөр эрэгтэй хүний хоолой сонсогдож дараа нь дахиад нэг эрэгтэй чанга дуугаар хашгирч эхлэх нь тэр. Би Никогийн нэрийг дахин дуудаж хариу өгөхийг нь хүлээсэн ч дуудлагаа удалгүй тасарч гав. Миний санаа маш их зовж байлаа. Нико ганцаараа нэг эмэгтэйтэй хамт байна гэж бодсон ч эрчүүдийн дунд байсан нь илт байлаа. Би түүн рүү 10 удаа залгасны эцэст хин нэгэн утсыг нь авсан юм. Гэхдээ тэр Нико биш байв. Маш гүн бүдүүн хоолойтой ахмад насны нэг эрэгтэй өөрийгөө танилцуулаад тэр утсыг гудамжнаас олсон гэж тайванхан хэлсэн юм. Би утсыг авах ахын дэсвэл надтай хаанигтай уулзаж өгөхийг хүссэн ч тэр хариулсангүй. Ард нь хүмүүс ярилцах чимээ сонсогдно. Хаанигтайгээс гинт хашгираа сонсогдсон нь энэ бол Никогийн хоолой байлаа. Тэр миний нэрийг хашгирч тусламж гуйж байлаа. Яг энэ үед дуудлага дахин тасрахад би сандарч юу хийхээ мэдэхгүй димэл жолоочоос зогсохыг хүсв. Гэрийнхэн рүүгээ залгасан ч орой болсон байсан тул хинч хариулсангүй. Жолоочод болсон явдлыг тайлбарлахад тэр даруй цагдаад хандах хэрэгтэй гэж зөвлөсөнд би цагдаад хандсан юм. Цагдаа нараа авах ахын дэрж би гэрийнхнийгаа сэрээгээд Нико аюулд орсон байгааг хэлв. Би баарнд байсан эмэгтэй гадаад төрх Нико хэдийд явсныг аль болох тодорхой тайлбарлаад
аав бид хоёр цагдаатай хамт тэр баар руу явсан. Тэнд байхад өвөл таних дугаараас дуудлага ирээд авахад энэ Нико байлаа. Тэр танихгүй хүний утсаар залгаж байсан юм. Тэр амьсгаад авчтан их сандарсан байдалтай ярихдаа хулгайлагдсан ч арайхийн зугтаж чадсанаа хэлсэн юм. Бид түүнийг дуудсан газар руу яарвчлан очиход хойд Мямид байдаг нэлээд аюултай сэжигтэй гудамж бахан тэр. Никигийн нүүр цус нүж болон хоёр нүд нь хөхөрсөн, түүний утас төрөвч түлхүүр гээд бүх зүйл нь алга болсон байлаа. Тэр хэлэхдээ баарнаас гарсны дараа тэр эмэгтэй Uber дуудсан гээд арын гудамжнаас тэд машинд суухад машинд хоёр эрэгтэй Никог барьж аваад дуугарвал буудна гэж сүрдүүлсэн байна. Тийхүү нуруунд дээр нь ямар нэг шашны гимээр гурвалжинд зурсан гэдэг. Тэд явж байхдаа нэг нь миний дугаар руу залгаж Никог дуугарвал гимтэн гэж анхааруулсан хэдий ч Нико орилохыг оролцсон тул түүнийг зодсон байсан нь энэ ажээ. Тэд түүнийг утсыг эвдэж эд зүйлийг нь дээрэмдэн ямар нэг газар руу авч явах гэж байсан нь тэр байсан байна. Азар нэг удаа машин зогсож Никог барьхаа болсон мөчтөл тэр боломжийг ашиглан зугтахад тэд араас нь хөөгөөгүй харин зүгээр л хурдлан алга болсон байдаг. Гэхдээ чухам яагаад хулгайлж яагаад нуруунд дээр нь юм зурсныг одоо хүртэл ойлгодгүй юм. Хэрвээ тэр үе зүхтаагүй бол тэд түүнийг магадгүй алж хаа нэгтээ цогцыг нь хаях байсан гэж Нико одоо хүртэл ярьдаг. Энэ явдал бүх баярын амралтыг сүтгсэн ч бидний хувьд хамгийн чухал нь Нико амьд үлдсэн явдал байлаа. Зул сарын орой бид гинэд Никогийн хашгир ганц ирсэн юм. Тэр эмэгтэй гэрт байна гэж тэр орилоход би түүнийг сэгсрэн сэрэхэд зүгээр л хар дарсан зүуд байсан байна. Гэхдээ түүний хэлсэн үг тухайн таарсан тэр эмэгтэй аимшигтэй гимэрийн нэмсэглэл надад дахин бодогдож тэр шөнө би нэг нүдэ нээлттэй шахуу унтсан юм.